Таны энэ өдрийн түмэн амгалан айлтхан мэдчилье. Хүний амьдрал баяр баясгалан аж жаргалаар дүүрэн байдаг. Хүмүүс ер нь аль аж жаргал нь илүү их чухал байдгийг бас хэрэгцүүлэн боддог баха. Өнөөдөр та бүхэнтэйгээ их зохиолч Нацаг дөржийн нэгэн шүлгийн мөрийг бас хамт дахин эргэн хуваалцъя гэж ингэж бодож байна. Жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан түүний дотроос чухам нэг жаргалан эрүүл энхийн нэгэн жаргалан гэж гайхамшигтай онжилсан байдаг. Үнэхээр бидэнд эрүүл мэнд бол хамгийн чухал байгаамаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэнд гэдгийг бас тодорхойлсон байна. Хүн зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй бие бэлдар, оюун санаа, нийгмийн амьдралын сайн сайхан төгс төвшин байдлыг цогцоор нь авч үздэг байна эрүүл мэндийн хувьд. Тэгэхээр эрүүл мэндийн болон дархлаагаан сайн байгааг хүн та өөрөө л хянана. Ер нь таны бие өвчингүй ажил үйлсээ хийхэд сэтгэл санааны хувьд өдөр хөдөлмөрийн бүтээмж өндөр байх юм бол таны дархлаа болоод эрүүл мэнд бол сайн байгааг илэрхийлэл. Хэрвээ биед ямар нэгэн зовөр мэдэгдээд ажил үйлс хийхэд хүндрэлтэй юм байх юм бол таны дархлаа суларсан байна гэж үзэж та энэ талаараа эмчэд хандаж зөвлөгөө авч өөртөө анхаарал тавих нь бол чухал байгаамаа. Ер нь эрүүл мэндийн гэдгийг бас өргөн хүрээтэй ойлгож эрүүл мэндэд юу чухал юм бол өнөөдөр зөв хооллолт, байнгын хөдөлгөөн, дасгал, мөн цэвэр агаарт явах, сэтгэл санааны өөдрөг байдал бол их чухал ач холбогдолтой байдгийг бас олон хүмүүс судлан бичиж байна. Бидэнд хамгийн чухал юм бол өнөөдөр мэдээллийн энэ эрен үед бол бодиттой үнэн мэдээллийг дамжуулж байгаа тэр мэдээллийг бид өөрсдийнхөө амьдралд бол ашигтай байдлаар ашиглах ёстой гэж ингэж ойлгоод бид хүмүүстээ зориулж эрүүл мэндийн хувьд мөн дархлааны талаар цоврал ийм зөвлөгөө хүргэхээр бэлтгэж байгаамаа. Та бүхэн бидний мэдээлэлд хандаж өөртөө ашиг тустай мэдээллийг олж авах нөхцөлд бол бид эргэлзэхгүй байгаа. Танд эрүүл энх аж жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ёроё.